За 1990-ад оны эхээр ерөнхийдөө бол туйл маань одоо мартагдаж туйл хайлтаг хөнгөө болсон. Говьд энэний гол шалтгаан бол юу гэхээр хилмигдүүлэлтийн үеэс эхлээд говьд одоо ном судар сүм хийдийг одоо тухайн үеийн одоо улс төрийн шийдвэр байд юм уу тийм ээ. Түүнээс олж одоо ном судартай хүмүүс одоо туйл хайлтаг хүмүүсийг эдгээр бол одоо хоригилж байсан. Тэр одоо шийдвэр шалтгаалаад одоо говьд туйлчид ховор тоглосон гол үндсэн шалтгаан болсон. Туйл өөрөө магтаалаар эхлээд ерөөлөөр төгсдөг. Тийм учраас би ерөөлч магтаалчид аман бэлэгтнүүдийг түшиж энэ туйлыг сэргээх оролдлого арга замуудыг бий болгож энэ хүмүүс түшиглэж энэ туйлын нутгийнхаа туйл усыг сэргээсэ. Гол түшиг болсон хүмүүс бол Өмнө Говь аймгийн аман бэлэгтнүүд. Дурдах юм бол одоо Монгол улсын тэргүүн зэргийн өргөмжилт ерөөлч мөх чаргалгай, тэргүүн зэргийн одоо ерөөлч магтаалч даваг самбгай, тэргүүн зэргийн одоо магтаалч дондуугай гэдэг эмэгтэй туйлч ган дуламгай маань байна. За тэгэл одоо ардын дуу сайхан дуулдаг одоо бас аялгуут магтаал магтдаг цэрмаагай, ариунаагай, алтан цэцэг гэдэг ингээд эмхтэй хүмүүс бас байна. За говийн алхачуудын баатарлаг туйл хайлах уламжлалыг сэргээхэд маш том үүрэг гүйцэтгсэн хүн бол манай Өмнө Говь аймгийн аман бэлэгтэн, ерөөлч, магтаалч, морин хуурч, лимбич, Монгол улсын гавьяа жүжигчин Үлзийн Батчаргал гэдэг хүн маань одоо бид бүхэнд ингээд туйлыг одоо аялгуут магтаалтай адилхан одоо аялгуулж магтаж хайлах учраас энэ хүн маань шин цагийн бүх туйлчдыг бэлтгэсэн 8 туйлч бэлтгэсэн 11 туйлыг сэргээсэн. За би өөрөө яг хуучинд одоо бас ерөөл ээлжигдэг аялгуут магтаалыг хэлдэг байсан учраас одоо эдэндээ хуур заах үгийг одоо хэлэх тэр арга авийг эзэмшүүлэхэд бас надад хэлбэр байсан. Тэр нутгийн аялгууны онцлог туйлыг хэлэх тэр арга барил зохицуулж аялгуу оруулах ийм аялуудыг би өөрөө хийсэн. Манай залуу туйлч Мягмар Сүрэн бас энд одоо туйлын аялгуу бүтээсэн. Манай дондуугай энэ хүн бол одоо бүр хар багнаснаас морин хууртай нөхөрлсөн хэлэх ярих уран цэцэн хэллэгийн одоо овидстай ийм хүн. Тэгээд бас хэдэн одоо туйлд бол их хөөрхөн аялгуунуудыг тэр үйл явдалд зохицсон ийм аялгуудыг оруулсан байгаа. Туйл гэдэг юмыг бол би багтаа 91 ингэж жил байхад бол жоохноосоо оролдож байхаар идвэж гэж бодоод байгаа. Яагаад өөхлөөр ухаан санаахан саруулгаагаар цээжлэх тавтаахан шиг хамар байх юм байна. Хүнд тэр ярьж байгаа юм хүргэж өгөх дөөнч хэрэгтэй үед юм байна. Одоо ч тэгээ жоохон насны нар үдээс шангарчлаар чи хүн чинь бас санаануудад орон гарan элдвсэн юм ярьчих гээд буруу зөв хэлчих гээд байдаг юм тал байд юм байна. Энэ гавьяат Батчаргал шиг олон хүнд сургаж чадаагүй ч гэсэн бас цөөн тооны хүнд өөрийнхөө болцоогоор өөрийнхөө чадварынхаа хэрээрээ бас үгэлээ хэлж хэрэгтэй болоо гэсэн юм хэлж явдаг юм аа. Ер нь говьчуудын туйл ялах зан үйл бол юун дээр ч буугаагүй, ямар ч номонд байхгүй. Энийг бол хээрийн судалгааны одоо үр дүнд гаргаж ирснээр энэ судалгаа бол онцлог болсон. За ямар зан үйлээр хайлдаг юм бэ? Яаж хайлах юм бэ гэдэг зан үйлийг бол миний би судалж гаргасан. За ингэхдээ бол төрөнд өрдсөн тэр Булган сумын Санжийн Лотон гэж туйлчийн охин одоо ард түмний дунд мэрэгэн хорлоо гэж алдарсан. Одоо 75-6 настай манай нутгийн хөгшин байна. Энэ хүн болохоор өмнө говийн алхачуудын туйл айлах уламжлалт зан үйлийг ааваасаа өвлж аваад хадгалж байсан. Тэгээд одоо шин цагийн туйлчд болон судлаач миний бид өвлөн уламжлуулсан.